За юу яцгаан. За юу яцгаан нэгт залуусаа тэгэхээр та бүхэндээ өнөөдрийн минь төргий. Тэгээд би их удаан бичлэг хийсэнгүү уучлаарай. Тэгээд ер нь бол амьдрал маань нэг жилдээ их өөрчлөгдлөө, шинэ сургууль руу орлоо. Тэгээд янз бүрийн боллоо. Тэгээд өнөөдөр би та бүхэндээ энэ бичлэгээр уулзж байгаа нэг ямар учиртай вэ гэмэл саяхан бичлэгийнхаа комментүүдийг уншсан л да сэтгэлдүүд уншиж явах дунд нэг хүн бичсэн байсан. Яаж хятад хэл сурах вэ? Тэ анхан шатны суралцж байгаа хүмүүст жоохон зөвлөгөө өгөөч гэсэн байсан. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ одоо хятад хэл жил хагас сурсан хүний хувьд би яг яаж тэ хятад хэл сурсан бэ гэдгийг яаж одоо хятад хэлээр хичээл хийж ойлгож байгаагаа вэ гэдэг зөвлөгөөнүүдээсээ та бүхэнд хуваалцах гэсэн юм аа. За юуны дөрөнд та нарт толгоноос нэг бодлыг авч хаях хэрэгтэй те бүр мөсөн авч хаях хэрэгтэй. Тэр нь юу вэ гэх юм бол хятад хэл бол хэцүү хэл гэсэн бодлоо зүгээр л аваад тайчих те. Хятад хэл биш та одоо жишээлбэл би шинээр Францыг сурж байхдаа зовх шиг эсвэл солонгосыг сурахтаа их зовх шиг яг л ялгаагүй. Ямар ч хэцүү, ямар ч амарх юм байхгүй. Юмыг шинээр сурнаа гэхэд одоо дөт зам байдаггүйтэй яг адилхан хятад хэл бол хэцүү хэл биш. Чи хятад хэл сурж байхдаа бусад хэл сурахаас илүү амархан сурна гэсэн юм байхгүй. Ер нь бол тий. Хятад хэл бол хэцүү хэл биш, амархан хэл биш. Хамгийн гол нь чи хичээл зүтгэлтэй байж иж шинэ юм сурнаа. За тэрийг авч хайсныхаа дараа та бүхэнд одоо зөвлөгөөнүүдтэй хуваалцахтаа оръё. Тэгэхээр юуны дөрөнд юу вэ гэх юм бол хятад хэлийг яаж амархан сурах вэ гэх юм бол хятад хэл гэдэг одоо энэ хэлийг яг хэл зүйн тогтолцооны үндснээс хамгийн түрүүнд авч үзэх хэрэгтэй. Үг ханц зурлаг бүр нь ингээд анх харж байгаа хүнд айгүй сонир харагддаг тий. Юун бахан зургнууд вэ? Энийг чи яаж унших юм бэ тий? Одоо тий хизээдээ сурах цаг байна тий. Яг толгоонд яг сууд юм уу, зээжлэгдэв юм уу гэд их олон асуултууд байдаг. Тэрийг би бүгдийг нэг юм хариулж өгье гэх юм бол тийм ээ хятад хэл бол яг тийм зурган хэлнээс үндэслэгдэн хувьсаж ирсэн хэл. Гэхдээ орчин үед болохоор хятад хэл бол яг хэл зүйн тогтолцооны хувьд айгүй боловсон. Тэгээ бусад яг хэлнүүдтэй адилхан тогтолцоог нь ойлгож сурах юм бол их өвөрмөц хэл байгаа. Тэгээ өвөрмөц тусмаа тэгээд яг өөрийгөө сорих дуртай хүмүүст их таалагдах бах. Тэгээд юу вэ гэх юм бол хамгийн түрүүнд хятад хэлний хэдүүлээ тогтолцоог авч үзье л та. Тэгэхээр юу юм бэ гэх юм бол яг хүмүүс анхаарч яг хэлсэн шиг хүмүүс анхаарч нэг зураг гэж ойлгодог. Гэхдээ хятад хэлэнд нэг ийм тогтолцоо байд юм аа. Тэр нь болохоор юу вэ гэх юм бол одоо энэ урд нь байгаа нь утгыг илэрхийлсэн, хойнонд байгаа нь дуудлагыг илэрхийлсэн ийм тогтолцоотой байдаг. Энэд нэг жишээ авч хэлэх юм бол одоо ээж гэдэг үг нь те мама эсвэл аав гэдэг үг те баба энэ тогтолцоог дагаж бичигдсэн ханзнууд яг орчин үеийн одоо яг энгивчилсэн ханз те. Яг хоо хятад хэлэнд хоёр төрлийн багт л да. Энгивчилсэн хоёр төрөл байдаг. Энгивчилсэн нөгөөх нь болохоор ардын гэдэг те. Тэгээ бид өнөр зөвхөн энгийн гэдэг энэ хэсгийг харж үзнэ. Яа гэх юм бол энэ болохоор яг хятад улсад даяараа хамгийн түгээмэл хэрэглэгддэг бичлэгийн тогтолцоо байгаа. За тэгээд одоо жишээлбэл энэ мама гэх ханз байгаа те. Энэ яг юу вэ гэх юм бол одоо энэ урд нь байгаа энэ юу гэсэн утгатай зурлаг вэ гэх юм бол эмэгтэй хүн гэсэн үг одоо нью яг миний жоохон дуудлага мууж магадгүй ууслаарай хятад сайн мэддэг хүмүүсээ sorry. Тэгээд нью энэ болохоор яг эмэгтэй хүн гэсэн үг дангаараа болохоор нью гэдэг ханз. Тэгээд хойно нөгөө одоо энэ ма гэдэг одоо энэ зурлаг нь болохоор яг дангаараа бол мөр гэсэн үг. Гэхдээ мама гэдэг нь болохоор ээжигээ мөр гэж дуудаж байгаа үг биш. Зүгээр л хойно байгаа тэр ма гэдэг дуудлага нь ойролцоо ханз учраас тэрийг энэ эмэгтэй хүнтэй ханзтай нийлүүлж ээжэд утгыг илэрхийлж байгаа юм а. За энэ яг энэ хүү тогтолцоо айгүй сүүл гарч ирсэн л дээ. Гэхдээ хятад хэлэнд байдаг 80-90% бүх ханз нар ийм тогтолцоотой бичигдсэн байт юм а. За одоо сая түрүүчлээсэн баба тий. Баба нэг хаанаас бичигдсэн бэ гэх юм бол одоо дээр нь байгаа энэ зурлал нь болохоор фу. Энэ болохоор аав гэсэн утгатай. Тэгээ доор нь байгаа энэ болохоор энэ ба али бабад ордог ба гэдэг тийм дуудлага ханз байгаа. За тэгээ энэ хоёрыг нийлүүлэнгүүт ба тий. Энэ хоёрыг нийлүүлэнгүүт ба тий баба аав мама ээж яг ийм гэдэг юм аа. За тэгээ яг энэ тогтолцоогоор авч үзэх юм бол та нар ингээд ханзнуудыг харахтаа одоо дараа нь харахтаа инженерийн ийм өрмөс тогтолцоотой хэл юм байна шүү дээ тий. Урд нь байгаа нь утгыг илэрхийлсэн, хойно нь байгаа нь болохоор дуудлагыг илэрхийлсэн ийм тогтолцоотой байна гэд харах юм бол хятад хэл тийм ч хэцүү харагдахгүй байх. Яг хуу цээжлэх хэрэгтэй л дээ. Цээжлэхэд цаг ордог. Тэгээд хэрвээ та нар үнэхээр хятад хэл сурмаар байна гэх юм бол мэдээч яг тохирсон цагийн одоо зарцуулах хэрэгтэй. Бүх юм яг ном журмын дагуу хийх хэрэгтэй. Гэхдээ юуны төрөнд тогтолцоог нь ойлгочих юм бол илүү амархан байх болов уу гэж бодлоо.
За тэгээ хоёр дахь зөвлөгөө нь бол одоо хятад хэлийг өдөр тутамдаа ашиглах хэрэгтэй. Энэ яг юу гэсэн үг юм бэ гэх юм бол бид нар ямар ч шин юм сурж байхдаа одоо зөвхөн хятад хэл биш бид нар зөвхөн ямар ч шин юм сурж байхдаа бид нар ингэж дахин давтжиж сурдаг юм байна л да. Одоо энэ судалгаагаар батлагдсан. Яг яаж сурдаг вэ гэх юм бол одоо хамгийн түрүүнд биш дээ. Одоо та нар нэг сурталчилгаа харлаа гэж бодоход тэр сурталчилгааг нэг хараад тогтоохгүй тий. Хоёр хараад тогтоохгүй, гурав хараад тогтоохгүй, 4 5 амар олоод харж тогтоод юм байна л да. Тэгэнгүүт энэ болохоор яг хэтэл яг адилхан үйлчилдэг. Би одоо 1.5 жил хятад хэл сурсан хүний хувьд болохоор яг тэрийг туршлагаасаа хийж чадна. Юмыг чи давтжиж сурдаг. Тийм учраас тэрийг өдөр тутамдаа ашиглах хэрэгтэй. За өдөр тутамдаа яаж ашиглах юм бэ гэх юм бол одоо дуу харж болно, ном уншиж болно, комик уншиж болно. Хятад хэлэнд айгүй гой сонирхолтой олон комикуд байдаг. Тэгээд хэрвээ комик унших дуртай, тэгээд манга унших дуртай бол бас комикийг яг их хэлээр нь уншиж үзэж болно. Энэ яг жоохон арай агцсан төвшний хятад хэлтэй хүмүүст яг өөх зөвлөгөөтэй. Гэхдээ бас ахавчлан сурж яхад бас үйлчилнэ. За тэгээд яг энэ зөвлөгөөтэй холбогдуулан хийдвэл дараагийнхын зөвлөгөөнд орцгоё. Тэр нь юу вэ гэх юм бол одоо имийг дуугаар сурах тий. Одоо баг байхад та нар чинь багш чинь заадаггүй лсэн багтал яг зөв ихэнхдээ зоддог гэсэн багт. Гэхдээ Америкт яаж заадаг вэ гэх юм бол баг байхад нь одоо нэг дуу байдсан шүү дээ. A B C D E F G гэд цагаан толгоогоо дуугаар цэжлүүлдэг тий. Яагаад дуугаар цэжлүүлдэг вэ гэх юм бол бид нар имийг тогтоож явахдаа дууг илүү хурдан тогтоод юм байна л да. Тийм учраас ингээд баг байхад нь тий хүмүүс дөнгөж юм сурж явахдаа одоо Америкийн боловсролын тогтолцоонд тэгэж дуугаар цэжлүүлсэн юм байна. Тэгвэл бид нар яагаад энийг нь ашиглаад өөрсдөө бас хятад хэлнийхээ ханц шинэ үгсийг тогтоож болохгүй гэж те. За тэгэхээр яг би зөвөр яг ханц хэлэхдээ яг тэр ханзын дуулаад байна гэсэн ч үг биш л те. Зөвөр юу вэ гэх юм бол та нар одоо нэг дуу авлаа те. Дууныхаа үгийг авлаа. Яг дууныхаа үгийг авлаа. Тэгээд энэ дууг ингээд сонсоод эхлээд сонсоод тэгээд үгнүүдийнхээ орчуулгыг хараад нэг бүрээр нь орчуулад тэгээд дагаж дуулах юм бол ингээд дуулаалахад те. Дуулаалахад нэг мэтгэд чи тэр дуунд орсон бүх ханзнуудыг цээжилсэн байна гэж боддоо. Тэрэнд одоо хідэн шинэ ханз байх вэ те. Мэдээж бүрэг бараг агцсан төвчний хятад хилдэж гэсэн тэр ханзанд орсон тэр дуунд орсон шинэ ханзнуудыг ийм аргаар цэжлэх юм бол маш хурдан цэжлдэг. Энийг би болохоор яг өөрөө ашиглаж ийсэн. Өөр анх хятад хэл сурч эхэлж байхдаа би анх хятад сурч байхдаа бас амар айдагласан л да. Одоо ийм их ханзнуудаас хизээ яаж сурах вэ те. Надад яг хангалттай цаг байгаа юу гэж ташаа ойлголттой байсан. Гэтэ яг дуунд оруулаад сураад эхэлсний дараа би ингээд ханзнуудыг улам илүү ойлгоод улам илүү ухаараа тий яг ингээд дараа нь толгоонд дагаж дуулж явахдаа яг тэрийг дагаж дуулаад инженер ийм утгатай ч тий ийм дунд яг ийм орсон гэдэг байдлаар би явсаар хагаад айгүй их олон шинэ ханц сэжилжсэн. Тэгээд энэ зөвлөгөө та нарт бас туслах байх. Тэгээд би хэрвээ та нар яг ямар дуу сонсч эхлэхээ мэдэхгүй байгаа бол би та нарт зүгээр өөрийнхөө хувьд сонсдог байсан дуунуудаа санал болгоё. Яг хав тэгэл таалагдахгүй бол тэрлээс. Гэхдээ яг өөртөө бас дуугаад ол сонсч болно. За тэгээд яг энэ бол зөвлөгөө биш л дээ. Гэхдээ ер нь юу вэ гэх юм бол одоо хятад хүмүүстэй харилцах боломж байгаа бол тэ хэрвээ чи зөвхөн Монгол биш одоо өөр одоо Герман, Америк, Солонгосоос үзэж байгаа тэ тэр үед чинь та нарт юм эргэн тойрон чи хятад найзууд байдаг байх юм бол хятад хүмүүстэй ярих нь хятад хүмүүстэй байнгын харилцаа үүсгэх нь хятад хэл сурах хамгийн хурдан арга. Яг нэг хятад сурдаг оюутнууд бас биендээ тийм онгой байдаг л та. Хэрвээ хятад хэл аюул хурдан сурмаар байвал курсэнд мөнгө өгөх хэрэггүй зүгээр л хятад найз захинтай болох хэрэгтэй гэх. Тэр нь бол баг онгойд бас үнэн байдаг те. Жохон ч үнэн байдаг. Тэр нь бол энэ бол би бас үнэн гэж бодож байгаа. Манай нэг найз байдаг. Тэр найз ямар ч хичээл сургуульд авч байгаагүй. Яг тийж номоор нь юу сурж байгаа. Гэхдээ хятад найз захинтай болоод 6 сарын дотор миний жилд сурсан юмыг сурцсан байсан. Тэгээд тэр нь басад бодоод үзэхээр хайрцангуй биш байгаа зү. Би өөр ингээд бүтэн жил те өөрийгөө тархиа гашлаа сурж байгаа. Тэр хүн надаас 2 дахин илүү хурдан хугацаанд сурцсан байдаг. Тэгээд тэр нь юу вэ гэх юм бол зөв өдөр болгон яг ярих хүнтэйсэн. Тийм учраас айгүй хурдан сурцсан байгаа. Тэгээд миний зөвлөгөөнүүдийг та нараа сонсохгүй хаях байх. Тэгээд өнөөдөр та нарын имжлэгээр уулзж байгааг баяртай би их удаамжлаг оруулсангүй уучлаарай. Миний яг царайг харин миний үс бүх юм жоохон өөр харагдаж магадгүй жилийн өмнөх байсан бичлэгээсээ. Гэхдээ та бүхэн энэхүү бичлэг одоо ингээ карантинд хэрвээ шинэ хэл сурыг өөртөө яг шинэ зорилго байгаа бол тэрийгэ биелүүлэх байх гэж та нарт өрөөе. Тэгээд та бүхэн дэж чадвал дараагийн бичлэгээр би удахгүй уулзнаа. Баяртай.